Оройн төргийн үзэгчтэй нүүдэл шийдэл нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар та бүхэнд шууд хүрж байна. Өнөөдөр бид бүхэн эрүүгийн хуулийн 13, 14-р зүйлийг өөрчлөх асуудлаар холбогдох 5 зочинтойгоо хэлцүүлгээ шууд хүрэхэд бэлэн болсон байна. За энэхүү эрүүгийн хуулийн 13, 14-р зүйл буюу худал мэдээлэл тарах гэмт хэрэгтэй холбоотой заалтыг сүүлийн жилүүд бол хамгийн их маргаан дагуулж байгаа сэдвүүдийн нэг байгаа. За уг заалтыг бол 2020 онд эрүүгийн хуульд орсон боловч за үндсэн хуулийн зэцээс 2025 онд үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэж улсын хурал дээр бас тухайн дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөөр тухайн заалт бол одоо хүчингүй болсон. За гэвч одоо энэхүү худал мэдээллийг цаашаа тэгвэл бид нар ямар хуулийн зохицуулалтаар зарчмаар зохицуулах вэ гэдэг нь бол одоо бас маргаан дагуулсаар байгаа юм аа. Тэгэхээр 5 зочинтойгоо бид бүхэн энэхүү асуудлаар нээлттэй хэлцүүлгээ өрнүүлнэ. За хүрэлцэн ирсэн зочдоо та бүхэн танилцуулъя. Миний баруун гар талаас хууль зүйн дотоод хэргийн яамны хууль зүйн бодлогын газрын нийтийн эрхцэн үлдсийн дарга инх төр хүрэлцэн ирсэн байна. За мөн миний баруун гар талд за энэхүү хуулийн заалтыг өөрчлөх асуудалтай холбоотой ажлын хэсгийн гишүүн, улсын хурлын гишүүн Уянгах гишиг хүрэлцэн ирсэн байна. За мөн миний баруун гар талд хуульч за 2025 онд бас цэцэд мэдээлэл гаргагч Сумын Азар хүрэлцэн ирсэн байна. За миний зүүн гар талд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дэд ерөнхийлөгч Бориглмаа хүрэлцэн ирсэн байна. За мөн миний зүүн гар талд сэтгүүлч Өнөр Цэцэг хүрэлцэн ирсэн байна. За бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн 5 зочиндоо баярлалаа. За бид энэ асуудлаар илүү нээлттэй. За өнөөдөр бас би та бүхэндээ дүрмээ тохироход нэг зочин 3 минутанд та хариулна. За мөн та бүхэн маань аргументтай холбоотой асуултыг нээлттэй асуух боломжтой. За мөн шууд явж байгаа учраас зочдоос асуух асуултыг иргэд маань комент хэсэгт бас бичих бүрэн боломжтой байдаг бас хэлье. За хамгийн эхний асуултаа за энэхүү асуудалтай холбоотой тулгамдсан асуудал дээр за би Өнөр Цэцэг сэтгүүлчээр бас за яг энэ 13, 14-тэй холбоотой өнөөгийн бас тулгамдсан асуудлууд юу байна? За бид бас энэ цаашдаа ямархуу бас асуудлууд дээр гол бас анхааран ажиллах хэрэгтэй байна. Энэ тал дээр та бас хариулт өгвөл. За энэ орой мэндийг эрхэм үзэгчтэй хүргэе. За мөн хамтран хэлэлцүүлэгт оролцож байгаа мэргэжил нэгт болон албаны хүмүүсттэй хөтлөгчтэй баярлалаа. Энэ оройн мэндийг хүргэе. За ер нь энэ асуудлыг ярихаар яг хаанаас нэг хэлхээс мэдэхгүй байна. Яг асуулт нь болохоор зэрэг тулгамдаад байгаа асуудал гэсэн үү тий? Аха. Яг одоо ингээд энэ хууль ингээ хэрэгжээд явах нь бол маш зөв. Бүр биений хувьд бол энэ гүтгэх гэдэг зүйл ангийг өгдөг ялыг нь бүр зорчих хэрэгч биш, торгохч биш, бүр хордог ял. Өндөр дүнгээр өндөр одоо жилээр хордог болоосай гэж бодож байгаа. Хүнийг ер нь бол гүтгэж болохгүй. Хүнийг гүтгэх нь өөрөө баг одоо тухайн хүнийг хөнөөсөнтэй ижилхэн ийм зүйл л дээ. За ингэж боддгийг. Тэгтэл одоо хэрэгжилтэн дээрээ маш одоо хэцүү байна л да. Өнөөдөр сэтгүүлч нар ингээд одоо Монгол улсад чинь авилга гэдэг зүйл эхэндээ сая төгрөгөөр яригддаг байсан. За дараа нь тэр бум төгрөгөөр яригддаг байсан. Одоо ингээд бүр сая доллараар яригддаг боллоо шүү дээ. Тэгээд энд гараад хаар одоо энэ танай энэ гудамжаар бол одоо ингээд иргэд ингэж харагддаг юм шиг байна те. Иргэд ингээд байна те. Иргэдийн амьдрал маш дорой байна. Юмны үн өндөр байна. Цалин муу байна. Бидний амьдрал маш муу байна. За энэ нь болохоор юунаас холбоотой юм бэхээр нөгөө л авилгалтай холбоотой. За тэгээд сэтгүүлч болоод одоо төрсөн сэтгүүлч болоод ингээ энэ мэргэжлийг эзэмсэн юм чи одоо яах юм те энийг хүндэхгүй яах юм. Авилгын асуудлыг хүнддэг байхгүй юу? Авилгын гэмт хэрэгт хийн холбогдоод байдгийг. Иргэн дорж дулмаа холбогддог л байхгүй. Энэ дээр дандаа өндөр албан тушаалтнууд холбогддог. За түүнийг нь шүүмжлэхээр манай өнөөдрийн тогтолцоо хуулийн байгууллага мэдээлж байгаа хүн рүү нь яваад идэг. Уг нь бол ингээд сэтгүүлч Өнөр Цэцэг би ковидын үеэр нэг ширхэг маскыг 20,000 төгрөгөөр зарчлааш нийлүүлжтэй штэ. Энийг ингээ эрүүл мэндийн яам гээ хийчлээ штэ. Энэ тэр гэдэг сайд ингээ хийчлээ штэ гэ мэдээл гаргахаар за сайн байна уу? Сүхбаатар дүүргийн 1-р хэлцээс ярьж байна. Байцаагч тэр байна. Тан дээр ийм гомдол ирсэн та ирж мэдүүлэг өг гэдэг. Тэгээ одоо нөгөө хитэн хавц юм аваад ингээд нөгөө цагдаа дээр чи очиод би чи нөгөө за ер нь бол нэг 3 удаа мэдүүлэг өгөн. Тэгээ тэр хэрэг нь хаагдах юм уу, хаагдахгүй юм уу, яах юм мэдэхгүй гээд өгөөл ингээд яваад байна. За нөгөө байцаагчтайгаа та эдээс үү би эдээс үгээд нэг хоёулаа уучраа олоод ингээд яваад. Ингээд би нөгөө баг маск нийлүүлсэн сайдаасаа илүү дарамтанд орж байгаа байхгүй. Яг энэ бодит байдал дээр энэ асуудал чинь энэ дарга нарын энэ авилгыг хамгаалах бүр томоор нь ярих юм бол ийм зүйл болоод байгаа учраас энэ дээр бол энэ хуулийг одоо бүр зүгээр шантарж штэ. Зүгээр эрүүгийн хууль руу явуул нэг арай дээр юм уу? Нөгөө талдаа ингэдэг за нэг одоо юу гэдэг юм бэ? Одоо би сүүлд
ингээд за боловсролын зээлийн сан одоо би яг бэлдэж ирээг учраас ингээд жишээгээс хамгийн сүүлийнхэн жишээг татгаад ингээ баахан ингээ дарга нар ингээ хүүхдүүдэд явуулсан байдаг үнэн байдаг. Тэгээ үнэн ингээл бүр тоотой нэртэй хүүхдийн төрсөн хүүхдүүд бүгд нэртэй байдаг. Тэгээ боловсролын зээлийн сангийн асуудлыг хөндөд би 11 улс төрчин гомлоор би мэдүүлэг өгсөн шалгагдсан. Одоо өнөөдрийн байдлаар хууль хяналтын байгууллагаар боловсролын зээлийн сантай холбоотой хэрэг хууль хяналтын байгууллагаар албан тушаалтнуудтай холбоотой хэрэг шийдэгдсэн үү гэвэл байхгүй. Бүр байхгүй. Хэрэг бүртгэлийн хэрэг нээгдээд яллагдагчаар татагдаад ингээд шалгаж байгаа процесс ч байхгүй. Ингээд тэр асуудал ингээд сэтгүүл шалгагдаад дуусчих байгаа байхгүй. Тэгээд нэг зүйл хэлэхэд за би ингээд нэг нюансыг ингээд анзаарахаар эдгээр ингээд нэг за одоо тухайлбал Даваасрын сайд намайг Сүхбаатар дүүргийн цагдаад өгсөн жишээ охиныхон зээлийн асуудал. Тэнгуут нь нэг юм бүртгэлийн дугаартай болдго юм байна. Ингээд нэг процесс нэг байцаагч нэг миний Даваасрын хэрэг дээр нэг юм бүртгэл үүсч юм 95 дараа гэд. Тэгээ энэ бүртгэлийн дугаараа нөгөө байцаагч яаж ашигладаг вэ гэхээр энэ өнөр цэцэгт холбоотой ийм бүртгэлийн дугаартай хэрэг манай Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлцэж шалгагдаж байна. За танай байгууллагад өнөр цэцэг гэдэг энэ иргэн хэдийн хэмжээний татвар төлсөн баримт байна өгөөч гэх нэг алтан бичиг ингээ бүр 20 газар руу бүр 21 аймгийн цагдаагийн газар руу нөгөө над би чи өгөн ил тудлаа мэдээ тараас нь үгүйгээл би мэдэх гээд байгаа ш тэнгууд бүр дунд говь өмнө говийн цагдаа энэ өнөр цэцэгтэй холбоотой ямар нэгэн хэрэг шалгагдаж байна уу 21 аймгийн цагдаа эрүүгийн цагдаа мөрдөн байцаах алба тагнуулын ерхий газар бүгд нь л нөгөө энэ хэрэг бүртгэлийн хэргийн дугаарыг ашиглаа ингээ явуулчихдаг. Яг тэгээ энэ нөхцөлд бол би яг одоо ингээ өнөөдөр ингээд сайн муугаараа ингээд миний хувьд бол ингээд зариг ингээд олон хүнтэй үзэгчтэй байна. Би ингээд хилтэй амтай хэрүүл тэмцэлтэй байна тий. За би ингээд үзэлцээд ингээд нэг наан ч юм уу цаан ч юм гардаг байж магадгүй. Тийм чадлагүй хүмүүс бол энэ хуулиар ингээд үндсэндээ бохогдох ийм нөхцөл байдал үүсчихэд байгаа байхгүй юу. Тэгээ эн чинь нөгөө нэг ийм системийн асуудал байгаа учраас би ингээд энэ хууль зөв буруугийн тухай ярихгүй хэрэгжлэн дээрээ бол үнэхээр хэрэгжлийг сайжруулах гэдэг талаас нь хэрэгжилтийг Тэгтээ. Үүнтэй холбоотой за тухайн сайн асуулт гүцээд. За тэгээ. Борголмоо шнаа. Тий. Ер нь энэ эрүүгийн хуулийн 13 14 гэдэг чинь юун тухай заалт байсан бэ гэдгийг үзэгчид одоо хууль эргүүлж харахгүй бол мэдэхгүй шүү дээ. Товчхондоо бол худал мэдээллээс бусдын нэр төр алдар хүндийг хамгаалах тухай зохицуулт байсан. Энэ бол гүтгэх гэмтэргийн тухай ш. Худал мэдээлэл тарах гэдэг гэмтэргийн тухай байхгүй юу. Тэгвэл тэр худал мэдээллээс юуг хамгаалах гэдэг юм бэ гэхээр бусдын нэр төр алдар хүндийг хамгаалах тухай байсан. За бусдын нэр хүндийг хамгаалах хэрэгтэй. Энэ бол бас үндсэн хуулиар иргэнд одоо халдашгүй байхаар заягдсан, тунхагласан эрхчлөө мөн. Энэ худал мэдээлэлтэй тэмцэх замаар бусдын нэр төрийг хамгаалах нь юу хөндөд исэн бэ гэхлээр цэцгийн дүгнэлтөд бол утга нь тэр штэ. Бас л үндсэн хуульд тунхагласан бусдын үгээ хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхчлөөг хааж ийна, зөв бусаар хааж ийна гэдэг ийм л дүгнэлт гарсан. За энийг цэцгийн дүгнэлт гарсантай холбоотойгоор энэ худал мэдээлэл тараах гэдэг зүйл үндсэн одоо эрүүгийн хуулиас шууд хасагдах юм уу гэдэг нь өөрөө бас маргаантай байдаг. Үндсэн хуулийн цэцгийн дүгнэлт үндсэн хуулийн эрх хэрэгчлөөг зөрчиж байна гэж гаргасан. Энэ зүйл дотор ямар нэгэн үгэн юм уу, таслал, цэгэн ч юм уу үндсэн хуулийн аль нэг залтыг зөрчсөн тухайш бүхэлдээ л энэ бол үндсэн хуулийн тэр үгээ хэлэх үзэл бодлон илэрхийлэх эрхчлөөг зөрчиж байна гэж үтсэн учраас энэ дүгнэлтийг улсын их хурл хүлээж авсан учраас эрүүгийн хуулиас хасагдах ёстой гэж нэг хуульч үзэж байна тийм үү. Та бас асуултандаа ингэж хэлсэн эхнийхээ тайлбар дээр те. Гэтэл улсын хурлын дэгийн тухай хуулиар бол ийм хасах ёстой. Одоо томилогдчиход байгаа бидний яриад байгаа ажлын хэсэг ямар үүрэгтэй юм бэ гэхээр энэ заалтыг эрүүгийн хуулиас хасах үүрэгтэй юу? Аль эсвэл сайжруулад бусдын нэр төрийг хамгаалах заалтыг зүйлийг өөр байдлаар томьёолж оруулж ирэх үүрэгтэй юу гэдэг нь дээр ажлын хэсгийн ахлагчаас бол сүүлийн хуралдаан дээр нэр төрийг хамгаалах энэ заалтыг одоо ингээд сайжруулад оруулж ирэх асуудал энэ ажлын хэсэгт нэлээд гэж тайлбарлсан. Тэгэхдээ зарим хуульчдын үзэж байгаагаар дахиад энийг үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гарсан энэ заалтыг агуулгаар нь сэргээгээд ороод ирэх юм бол дахиад өөр хуулийн зохицуулалт руу орно. Үндсэн хуулийн энэ маргааныг шийдвэрлсэн цэцгийн гишүүн татаж аваад агуулгаар нь дахин сэргээсэн байна гэж үзээд өчөнгөө болгох ийм зохицуулалт бол бас байгаа. За тэгэхээр одоо ажлын хэсэг үндсэн хууль энэ эрүүгийн хуульд
энэ 13-14 худал мэдээлэл тараах гэдэг гэмтэргийг үндсэн хууль зөрчсөн гэж үзээд одоо хасах явцдаа энэ ажлын хэсэг дахиад нэр төрийг өөр хамгаалах зохицуултыг өөр байдлаар оруулж ирэх нь бол ажлын хэсгийн сүүлийн хуралдаанаас бол ер нь тодорхой юм байна гэж харагдсан. Тэгэхээр энэ дээр бол одоо бид нар маргах утгагүй байх. Яг тэгвэл энэ хууль тогтоох бүрэн эрх нь улсын их хуралд байгаа тийм. Харин нэр төрийг хамгаалахдаа юунаас хамгаалах юм бэ гэдгээ дахин томьёолж оруулж ирэх хэрэгтэй. Гүтгэх гэмтэргээс юм уу, доромжлох, гутаах гэдэг бусад тийм үйлдэлүүдээс хамгаалах юм уу? Мэдээллээс хамгаалах юм уу гэдэг нь одоо асуудал болно тий. Худал мэдээллээс хамгаалах энэ заалт хэрэгжих явцдаа юу хамааруулж исэн бэ гэхээр гүтгэхийн ч оруулж исэн, доромжлох, гутаах агуулгын ч оруулж исэн тий. Шийдэгдсэн хэрэгүүдийг харахад 75% иргэд хоорондын маргаан гомдол нэг нэгэ гүтгсэн, гутаасан, доромжилсан тий санаа зорилготой. За цаг усан байна. Хариултаа. Эрүүгийн хуулийн энэ залтаар 116 хүн хамаарах 110 хэргийг шүүх шийдвэрснээс 5 нь сэтгүүлчд хамаарч ирсэн. 5 нь. За ажлын хэсгийн гишүүнээс за улсын хурлын гишүүн уянга гишг гишүүний хувьд за саяны боригломын зочны хувьд бас хэлж байгаа дээр та санал нэг байна уу? За ажлын хэсэг дээр ер нь явж байгаа бас процессын асуудлаар бас мэдээлэл. За үндсэн хуулийн 25 оны 10 дугаар дүгнэлттэй холбоотойгоор буюу одоо яг эрүүгийн хуулийн 13-ын 14 дугаар зүйл нь өөрөө үндсэн хууль зөрчсөн байна гэдэг дүгнэлтийг хүлээж аваад их хурлаас бол ажлын хэсэг байгуулсан байгаа. Тэгэхээр 17 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ажлын хэсэг ерөнхийдөө 3 удаа хуралдсан. Тухайн ажлын хэсгийн хүрээнд бол нэг хилцүүлэг зохион байгуулсан. Одоо ер нь бол бүгд оролцсон байгаа. Мөн түнчлэн ажлын хэсэг 2 удаагийн хуралдаанаараа бол яг одоо эрх ашиг нь хөндөгдөж байгаа талуудыг урьж оролцуулан ерөнхийдөө санал бодлыг сонсож байгаа. Тэгээд сая боригломын сэтгүүлчийн хэлсэнчлэн одоо үнэхээр үндсэн хууль зөрчсөн бол энэ заалт өөрөө шууд байхгүй болох ёстой юу гэдэг асуудал хөндөгдөж гарч байгаа. Гэтэл яг үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг харах юм бол одоо жишээл ингэж байгаа юм л да. Эрүүгийн хуулийн 13-ын 14 дугаар зүйл нь үндсэн эрхийг хязгаарлах үндэс журмын гагцхүү хуулиар тогтоох шалгуурыг хэлбэрийн хувьд хангаж байх боловч эрх зүйн тодорхой байдалд нийцээг улмаар уг гэмтэргийн хүрээг үндэслэлгүйгээр өргөжүүлж олон утгаар хэрэглэх нөхцөлийг бүрдүүлжээ. Нэгдүгээр тус зүйлийн гарчиг болон агуулгад ялгаатай нэр томьёо хэрэгжилж гих мэтлэн одоо тайлбарлсан байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ нь өөрөө тодорхой нэг эрхийг хамгаалах ёстой юм байна. Гэхдээ тэгж хамгаалахдаа нөгөө эрхийг хангах хүрээндээ одоо зөрчигдөж байгаа эрх буюу нөгөө төрийн байгууллагаас мэдээлэл хүлээж авах тийм ээ. Мөн түнчлэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө энэ эдгээр эрх чөлөөг зөрчих тийм нөхцөл байдлыг үүсгэж гээд байна гэдэг ийм дүгнэлт гарсан учраас ажлын хэсэг дээр бол за энэ заалтыг илүү тодорхой болгох хүрээнд хөндөгдсөн эрхийг хамгаалах аливаа нэг хүний эрх бол бусдын эрхээр бас хязгаарлагдаж байдаг. Тэгэхээр энэ эрхийг хангах хүрээнд магадгүй арай нэг өөрчлөлт найруулах боломж байх нь уу гэдэг дээр ерөнхийдөө ажлын хэсэг ажиллаж байна. Одоогоор бол одоо яг ингэж шийднэ ч гэдэг юм уу тийм ээ. Тэм шийдэл бол гарцсан байгаа зүйл бол байхгүй байна. За мэдээлэл анх бас гаргаж ирсэн сумын үзэр хулчийн хувьд санал нэг байгаа юу? За миний санал арай өөр. За үндсэн хуулийн цэцтэр нь мэдээлэл гаргах болсон шалтгаан нь нэгдүгээрт нь эрүүгийн хуулийн тодорхой зохицуулалт буюу яг тэр бичиглэл өөрөө Монголын үндсэн хууль зөрчсөн үү үгүй юу гэдэг асуудлыг л үндсэн хуулийн цэцэг хийж байгаа. Тэрнээс энэ байх ёстой байх ёсгүй гэдэг асуудлыг цэцэг хийнаагүй. За тэр бичсэн байсан эрүүгийн хууль дээр томьёолсон байсан 13-14 дэх зүйлийн нэгд хэсгийн томьёол өөр үндсэн хуулийг хэд хэдэн агуулгаар зөрчиж байгаа. Нэгдүгээр тодорхой байж чадахгүй. Хоёрдугаар субъективлийн шинжийг хуульчилж чадаагүй. Санаатаагаар юм уу болгоомжгүйгээр энэ худал мэдээллийг тараагаад байгаа юм уу гэдгийг ялгалгүйгээр эрүүгийн харилцах хуулигаар шийдсэн. Тэгэхээр хэн нэгэн худал мэдээлэл тараагаад тэрийг нь би шеэр хийчихээрээ гэмтэрэгтэн болох гэсэн. За энэ бол бүр хамгийн том алдаа. Хоёрдугаарт нь энэ асуудал өөрөө худал мэдээлэл тараах гэдэг байдлаар томьёолчод илт худал мэдээлэл гэсэн. Гэтэл нөгөө илт худал мэдээлэл хоёр чинь ялгаатай. Нэг нь шууд субъектив санаагаар хэн нэгний нэр төрөлд халдах зорилгоор байдаг илт худал. Худал мэдээлэл нь магадгүй ташаа мэдээлэл байж болно шүү дээ. Сэтгүүлчийн мэрэгчлээ алдаа байж болно. Хэн нэгэн үгээ хэлэхдээ үзэл бодлоо илэрхийлэхдээ буруугаар илэрхийлж болно. Тэрийг эрүүгээр харьцуулах байгаа асуудал байна. Энэ дээр бас нэгэн жишээ байгаа. Нэгэн аймгийн засаг даргыг гадаад улс руу 15 удаа зорчсон гэсэн. Бодит байдлаар 13 удаа зорчсон байсан. Ингээд 15-ыг 13 гэж хэлсэн учраас
худал мэдээлэл тарах гэмтрэг гэсэн. Энд чинь тоон дээр алдаад байгаа болохоос яг тэр шүүмжлээд байгаа сэдвэн өөрөө гадаадд зорчиж болох юм уугүй юу гэдэг асуудал байл. Тэрэн рүү хандахгүйсэн. За дараагийнх нь нэг асуудал нь худал мэдээлэл тарааж байгаа энэ асуудал чи өөрөө хүний нэр төр талдж ийн үгүй юу гэдгийг л хараад байгаа. Гэтэл манай улсад иргэний эрх зүйгээр зохицуулж болоод байгаа. Иргэд хоорондоо маргахаараа миний нэр төр талдчихлаа гэдэг иргэний хуулийн гим хорон эрх зүйгээрээ шүүхэд нэхэмжил гаргаад худал мэдээлэл тараасаа итгээд уучлалт гуйлгаад мэдээллийг нь залруулад ингээд сэтгэл санаанд учирсан хохирол байгаа бол тэрийг нэхэмжлээд авч болоод идэг. Гэтэл эрүүгийн эрх зүйгээр тэрийг бас яг ижлэн байдлаар шалгаад идэг. Тэгээд нэг асуудлыг иргэний шүүгт чандсан, цагдаад ч гомдлогдсон хоёр талд ажиллаудаад идэг асуудал. За тэгээд нөгөө цагдаагийн байгууллагын шалгаж шийдвэрлэх процесс өөрөө бас нөгөө хүний эрх рүү шууд халдаж чиглэж идэг учраас энэ өөрөө асуудалтай байгаад байна. Тэгээд энэ иргэний эрх зүй, эрүүгийн эрх зүйгээр шийдвэрлээд байгаа энэ процессыг яаж зөв болгох юм бэ гэдэг асуудал руу бид нэр өнөөдөр анхаарлаа хандуулж зөв. Яг зөв. Инх төр дараагаас за 13-14 хүчингү усны дараа ер нь энэ эрх зүйн бас цоорхоо үүсвүү те. За мөн одоо энэ дээр иргэний хууль, за залруулга, няцаалт, хохирол, за хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт ч юм уу одоо энэ бас хангалтгүй байгаа зүйлүүд байна уу? За мөн одоо саяны бас хэрэгцсэн зүйл дээр та санал нэг байгаа юу? За баярлалаа. За энэ үзүүлэлтийн цэцэн дүгнэлт гараад энэ зүйл анги маань төтгөлснөөс хойш цагдаагийн байгууллагт энэ одоо гүтэх худал мэдээлэл тарах энэ гэмтрийн шинжтэй гомдол мэдээллийн 300 гаруй бүртгэгдсэн байна л да. Тэгээд би сая энэ гишүүдийн ярьж байгааг сонслоо ер нь санал нэг байна. Энэ гол асуудал нь энэ л байгаа юм. Үндсэн хуулиар хамгаалагдсан хоёр энэ суур эрх хэрэгжүүлэлтийг хэрхэн тэнцвэртэй хангах вэ гэж. Нэг талаас нь хүний нэр төр алдар хүнд байна. Нөгөө талаас нь сая манай сэтгүүлчдийн төлөөлөл хэлж байгаагаар үг хэлэх, хүсэл бодлоо илэрхийлэх, хэвлэлийн итгэл хэрэгжүүлэх. Энэ хоёрыг бид аль нэгийг нь тэргүүнд нь тавиад ингээд явж болохгүй. Адилхан суур учраас. Тэгэхээр хэрхэн энийг тэнцвэртэй хангах вэ гэдэг дээр бодох хэрэгтэй. Тэгээ үндсэн хуулийн цэцэн дүгнэлтийг сая товчхон тайлбарлалаа. Ер нь бол юу хүсэж байна гэхээр өмнө одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байсан тэр зүйл анги маань өөрөө хит ерөнхий байсан, тодорхой бус байсан. Тэр субъектив санаа зорилго нь тодорхойгүй байлаа. Тэгээд ямар нэгэн хохирол хор уршиг учирсан эсхийг шаардаагүй. Тэгээ мөн эрүүгийн хариуцлагын хувьд санкцийн хувьд хэтэрхий хүнд байна гэсэн иймэрхүү шаардлагуудыг тавьсан юм. За тэгээд ажлын хэсгээс боргоо сэтгүүлч хэлтгэр бол ер нь бол бид энэ ажлын хэсгээс энэ хүү эрүүгийн хуулийн зүй залтыг хэрхэн одоо оновчтойгоор илүү тодорхой наривчлан зохицуулах вэ гэдэг асуудал байна. Ер нь бол үндсэн хуулийн цэцэн дүгнэлт бол яг эрүүгийн хуулиар энэ хүний нэр төр алдар хүндийг бол хамгаалахыг бол огт үгүйсгээгүй харин наривчлах хэрэгтэй гэсэн залт байна. За сая иргэний хуулийн талаар ярьж байна тийм. За иргэний хууль дээр сүүлийн 10 жилийн хугацаанд би нэг том мэдээ харсан чинь сүүлийн 10 жилийн хугацаанд нэр төр алдар хүндээ сэргийлэхээр нэхэмжил гаргасан нэг 430 гаруй тохиолдол байна. 430 гаруй. За тэгээд яг шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ингээд гүйцэтгэх хугацаа өгөөд ингээд хандж байгаа болвол нэг 54 тохиолдол байгаа. За тэгээд хэрхэн одоо тэр гүйцэтгэл нь хэрэгжилт нь хангах чинь гэхэлэр одоо за нэг 54-өөс одоо 44 хүнд нь нэг 100,000-аас 70,000-аас нэг 5 сая орчим төгрөгийн торгуул оногдуулаад за тэгээд тухайн тэр одоо хариуцагч тал руу за та өөрийн одоо нэр төр талдсан мэдээлэл няцаа гэдэг нэг албан бичгээ болоод жишээ нэ тий. За тэгэхээр ер нь бол цаашдаа хэрвээ энэ иргэнээр хамгаалаад байвал одоо энэ хүний нэр төр алдар хүнд гэдэг маань өөрөө энэ хөрөнгө мөнгөөр хэмжигдэх асуудал бол биш гэж би өөр харж байгаа. За эрүүгийн хариуцлагын зорилго бол альва гэмтрийг дахин үйлдвэрлэхгүй байх. Тухайн тэр гэмтрийг үйлдсэн хүнийг одоо цээрлүүлэх. Гэмтрийг үйлдсэн тэр одоо учирсан хохирлыг нөхөн төлөвлөх, цаашлаад гэмтригээс урьдчилан сэргийлэх байдаг. Тэгэхээр одоо иргэний хуулиар зохицуулаад явхад одоо цаашлаад энэ гэмтрийг маань илүү одоо ихээр үлдэгдэх үе гэсэн ийм эрсдлүүд байгаа гэж үзэж байна. За баярлалаа. За нүүдэл шийдэл нэвтрүүлэг өнөөдөр эрүүгийн хуулийн 13, 14 дугаар зүйлийг өөрчлөх асуудлаар холбогдох 5 зочинтойгоо хэлцүүлгээ өрнүүлж байна. За 2 дугаар хэсгийн эхний асуултаа би Боргилмаа сэтгүүлчээс эхлээд асууя гэж бодож байна. За сая өөрчлөлттэй холбоотой бас нэлээдгүй хэд хэдэн саналууд гарлаа л да. За энэ дундаа сэтгүүл зүйд үзүүлсэн нөлөөний талаас нь бас та нэг хариулт өгвөл. За ялангуяа энэ хүний эрхийн үндэсний комиссоос гарсан энэ 24-т гэлтгэлтээр бол 21-ээс 24 оны эхний хагас жилд нэр төр ажил хэргийн нэр хүндтэй холбоотой 56 хэрэгээс 30 нь бол яг сэтгүүлчтэй холбоотой байсан гэж тэмдэглэсэн байгаа юм л да. Тэгэхээр ер нь энэ ганцхан бас сэтгүүлчих байгаа даа. За нөгөө талдаа иргэнээ бас гүтгэх удаанд оромжлох асуудлууд бас яваад байгаа тийм. Саний тооч иргэний хэрэг их шүү хөө тийм. Аха. За эрүүгийн хуулиар өнгөрсөн 6 жил 116 хэрэг шийдэгдсэн байна. За иргэний шүүхээр
10 жил сүүлийн 10 жил 436 хэрэг. За зөрчлийн хуульд байсан ш бас 2017-аас 19 оны орд. Энэ хооронд энэ 3 жилд нь 245 хэрэг шийдэгдсэн байдгийн байна. За эрүүгийн хуульд энэ 1314 гэдэг заалт бий болоод 6 жил болоход 2406 одоо гомдол мэдүүлсэн. За үүнээс 1600 нь хэрэг бүртгэлийн хэрэг нээж одоо хариуцагчаар татсан гэсэн. За шүүх рүү 175 хэрэг шилжээд 110 одоо хэрэг шийдэгдсэн байгаа. Тэгэхээр яг энэ эрүүгийн хуулиар явж исэн энэ тохиолдол дээр сэтгүүлчд хамаарах хэргийн тоо 5 сэтгүүлч одоо энэ эрүүгийн хэрэгт буруутгагдаж шийдэгдсэн байгаа боловч 2406 шүү дээ анх одоо цагдаа тандсан гомдол. Энтэй дийлэнх сэтгүүлчд гэдэг судалгааг хүний эрхийн комиссаас танилцуулж исэн. Тэгэхээр энэ юу үсгэж байгаа гэхэлэр нөгөө сэтгүүлчийг маш олноор нь хомроглоод шалгаад ах, цагдаа дээр дуудаад ах ийм айц сүйц төгшүүр тавтуулах ийм эффект үүсгэж байгаа байхгүй юу. Тэгэхээр сэтгүүлч урдчлаад нөгөө өөрөө мэдээллийн хяндаг эхлээд үнэн байхыг өөрөө өөртөө цензур тогтоогод нь шүү дээ. Гэтэл үнэн гэдэг чинь зах зээл дээр үн тогтохтой адилхан миний баримт, чиний баримт гарч иржээж тэр дундаас үнэн нь дэнслэгддэг зүй тогтолтой шүү дээ. Гэтэл сэтгүүлчид урдчлаад өөрөө өөртөө цензур үүсгэжсэн таамт. Энд нь бол айц сүйц тавтуулаад исэн. За шийдэгдсэн одоо кейсүүд гэх юм бол улс төрчтэй түрүүн өндөр цэцэг сэтгүүлч хэлсэн тий. Улс төрчийн одоо үйлдэлийг ингээд мэдээлэлд бичсэн дээр тэд хөндөгдсөн сэдв баримт үнэн худлыг шалгахгүй сэтгүүлчийг шалгаад өөрөөр нь нотлуулах гээд яваад идэг. Дээр нь шийдвэрлэх процесс нь хамгаалалтгүй. Энийг бүр хэдэн шийдвэрлэх хоног хугацаа гэж байхгүй те 3 жилээр дуудагдсан сэтгүүлч байна. За эн чинь өөрөө цагдаа хорих ялгүй зүйлэн боловч цагдаа хорж байгаа шийдвэрлэдэг. Таслан сэргийлэх арга хэмжээ авдаг. Тэгээд ингээд 3 жил нэг асуудал дээр хинээс ямар гомдол ирснийг танилцуулахгүй болно. Гомдол ирсэн гэ 3 жил дуудаа авчдаг сэтгүүлчийг ажил хийхгүй ийм байдалтай байсан. Би яг инх төр зочноос за сая яг нөгөө сэтгүүлчтэй холбоотой өндөр тоогод штэ. За энэ дунд жишээ нь санаатай худал мэдээлэл, за баримтын алдаа гаргах ч юм уу. За ялангуяа мөн ерэн сурвалжлах сэтгүүл зүйн эрсдэл ч юм уу. Эдгээр зүйлийг ер нь хооронд нь хуулинд яаж салгаж одоо ялгаж бас оруулах ёстой байгаад байгаа юм бэ гэдэг зүйлийг бас асуумаар. За эрүүг үйлд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдаад за хууль зүйн дотоод иргэн яамнаас бол тухайн ажлын хэсэгт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх юм дэд бүрэлдэхүүнд нь ороод ажиллаж байгаа. Тэгээ хууль зүйн дотоод иргэн яамнаас одоо энэ үндсэн хуулийн цэцгийн одоо тавигдаад байгаа шалгуур шаардлага за энэ өөр нийгэмд одоо тулгуурлаад байгаа асуудлыг бүгдийг нь одоо аль болох илүү наривчлан зохицуулахаар хуулийн төслийн зөвхөн хувилбарыг боловсруулад ажлын хэсэгт хүргүүлсэн байгаа. За тэгээд бид бол энгийн нэгэн сэтгүүлчин одоо яг энэ шүүмжлэл, үнэлэлт, дүгнэлт одоо альваад сайн тэр яриад байгаа тэр тооны алдаа, мэргэжлийн алдаа эдгээрийг бол гэмтрэг тооцохгүй гэдгээр тооцохгүй явж байгаа. Тэгээд харин хамгийн ноцтой одоо энэ хүний нэр төрийг бүр санаатаагаар, гутаах зорилгоор тэгээд нийт тараагаад тэгээд тэрнээс нь шалтгаалаад тухайн хүнд маань одоо бодит хохирол хор уршиг учирсан тохиолдолд бид энийг гэмтрэг тооцож эрүүг байлаар бусдын нэр төр алдар хүндийг хамгаалъя гэдэг. За сая тэр сэтгүүлчтэй холбоотой нэг олон улсад ихээхэн одоо ишлэгддэг нэг кейс байна л да. 1986 оны Европын хүний эрхийн шүүхийн нэг шийдвэр байгаа юм. Тэгээд энэ яасан бэ гэхээр одоо Австрийн нэг сэтгүүлч тухайн тэр канцлерыгаа одоо улс төрийн тэр үйл ажиллагаатай холбоотойгоор маш тийм хурцаар шүүмжилсэн байгаа. Тэгэхэд тухайн тэр кейсийг одоо тэр канцлер маань нэр төр алдар хүндэд халтсан гэд гомдол гаргаад тэгээд дотоодын тэр улсын одоо Страсбургийн шүүх нь болохоор гин буруутай гэд шүүхээр шийдвэрлсэн. Тэгээд энийг Европын хүний эрхийн шүүхээр хэн хэлцээд за энэ Страсбургийн дотоодын энэ шүүхийн шийдвэр болвол Европын хүний эрхийн комиссийн конвенцийн 10 дугаар зүйлийг зөрчсөн хэмээн одоо тухайн шийдвэрийг бол буруу гэж үзсэн. Тэгэхээр одоо сэтгүүлчийн үйл ажиллагааг одоо энэ шүүмжилсэн аливаа дүгнэлт өгсөн энэхүү үйл ажиллагааг бол гэмтрэг тооцож болохгүй гэсэн олон улсын нэг юм кейс байдаг. Өнөр цэцэг сэтгүүлчээр за сая одоо нийт яг гэмт хэрэгтэй холбоотой гэж ингээд үзээ шалгаж байгаа хэрэг чинь нийт дийлэх нь сэтгүүлч байгаа даа л да. Тэр үүн дээр та бас ямар санаа бодолтой байгаа вэ? Би одоо уг нь мэтгэлцэх гээд ирсэн. Тэгээ одоо мэтгэлцчих одоо тэр яг энэ эсрэг сэтгүүлчдийг ялах гээд идэг нөхдүүд нэрээгүй байна л да. Одоо энэ хууль зүйн яамны албаны үнэтэй одоо юу ярих вэ тий.
яг энэ сэдв ингээ өөрөө ингээ их хурал засгийн газар тэгээ яригадаад байгаа нь өөрөө миний жоохон игдэг хүргээд байна л да. Энэ яасан энэ 27 оны ерөнхийлөгчийн сонгуулиас нь 28 оны их хурлын сонгуулиас нь хэдэн сэтгүүлчийг шоронд хийх гээд байгаа. Ямар даалгавар авсан юм? Энэ хууль зүйн амнаас асуучмаар байгаа юм л та. Тэгээ хариулж чадахгүй л байх л та. Нэг тойлж Энэ ингээд боргоч хийж байгаа. Эн чинь ингээд нэг нийгмийн аюул маюул гэдэг нэг юм бэ мэдтэй. Бүр ингээд өглөө осгонгууд нэг нэгэ бүтгэж алчаад тий. Ингээд байвал эн чинь ингээд нийгмийн сэдв, эн чинь ингээд тэр иргэдийн далхны асуудлаас өмнөр ороод ингээд хилцэгдэх ёстой үсттэй тий. Тэгсэн чинь ингээд нэг ордны нэг юм баахан энэ албаны хүмүүс 20-30-аар нь суулгаад нэг юм ажлын хэсэг байгуулад ингээд энэ ярих сэдв муу юм уу? Биш гэдэг нь та бүхний тоо хоёрондоо харагдаж байгаа шүү дээ. Юу илээ? Би яг харсан чинь нэг 5% нь хуулийн байгууллага дээр ирж байгаа байхгүй юу? Энэ нэг баахан гомдлуудыг чинь баахан гаргаад яг 5% би яг эртээ ордон цосолж 5% нь бүр шүүхээр шийдэж байгаа. 5% шүү дээ. Тэгээ 95% нь тэгээд яаж байгаа? Тэр хаана байгаа? Тэр хэрэг. Энд чинь ингээ харахаар чинь нийгмийн онц аюултай ийм асуудал биш байгаа байхгүй юу? Нэгдүгээр тэгэхээр зорилго нь өөр байгаа учраас энэ манай энэ 13 14 гэдэг зүйлээ ингээ чинь гол үйлчлүүлэгч нар манай улс төрч нар шүү дээ. Тэ? Улс төрчнөр одоо өнөөдөр ингээд нийгэм дуугардаг дуу хоолой ер нь байхгүй болчихсон шүү дээ. Тэгээ шүүмжлэлийг гүтгэлэг гэж боддог болчихсон. Тэгээ манай энэ улс төрчнөр чинь нэг ийм хоёр аргатай ингэдгээ. За ингээд баримтыг гаргаад явахаар ингээд эхлээд ярдий ахын дөө хичээн дөө чи наа мэдээгээ устгачаачтай яаж юу ч устгах хувьд устгахгүй шүү дээ. Олон хүн үзсэн энийг чи мэдээлэх гэж мэдээлж байгаа юм чинь ямар устгах гэж мэдээлж байгаа шүү дээ. Тэгээ устгахгүй ангууд дараагийнх нь арга нь хуулийн байгууллага явдаг байхгүй. Ингээ ийм замтай, жимтэй. Тэгээ энэ яахад ийм хууль ингэж оруулж ирээд яриад байгаа юм. Тэгээ нөгөө гүтгэлгийн мастер хууль зүйн сайд инх хоёр. Өөрөө гүтгэгч шүү дээ. Бүр орчлонгийн хамгийн шилдэг гүтгэгч шүү дээ. Нөгөө яас нөгөө хүмүүс алаад бүр чандарлаад газар булаад хүрцтэд болцсон гэсэн хэрэг нь хайцсан. Тэ байхгүй. Тэгээ энэ өөрснийхөө энэ гүтгдэг барьдаг асуудлыг яахгүй мөртлөө нэг хэдэн хүүхэн чарлуулаад ачаа явдаг тий. Ямар хачаа юм бэ гэж би хэлмээр байгаа. За энэ дээр би нэг миний минут ингээд цөөхөн учраас би нэг 2 минут надад нэмээд өгчүүл би нэг 3 кейс ярих гэж боддог байхгүй. За 3 кейсийг сонсоо. За ингэж байгаа. Нэг их хурлын гишүүн эмэгтэй байгаа юм. Ингээд гэр нь энд байгаа даа. За нөгөө усын төсвөр ингээд зам тавьчих яг гэрийнх нь ингээд хажууд. За би мэдээлж байгаа төсөөс 500 сая төгрөг гарцсан. Ингээд бүр ингээд нар урт гэдэг компани ингээд төсөв mëсвэр ингээд. За ингээд шүүхтэд бөө заргалдаад хэрүүл тэмцэл болоод ингээд хэдэн жил явлаа. За шүүхээр ингээд шийдэгдэж байгаа. Тэр нь би яалдагдаж байгаа. Уг нь бол ингээд цам нь энд байгаад байгаа байхгүй. Гэр нь энд байгаад байгаа ингээд гайгүй том байш ингээд байгаад байгаа. За нэгдүгээр яасан бэ гэсэн би яага яалдагдаж байгаа гэсэн чинь наа гишүүн чинь яг наад гэрлүүгээ зам тавьдаг төсвийг баталдаг өдөр гадаад төсөн байна шүү дээ. Орцог. Тэгэхээр нөлөөлөв. Гэ би унчиж байгаа байхгүй юу? Яг бодиттой зам нь байгаад байгаа шүү дээ. Энд чи гэр нь байгаад байгаа шүү дээ. Энд хаана илт худлаа мэдээ байгаа юм те? Бүр ингээд шүүхээр шийдэгцэн. Би энэ асуудлаа бүр ингээд бүр тус бүрт нь яриул би нэг музей шиг юм ярина. За хоёрдугаар тагнуулын ерхий газрын дарга гэрэл генералын хүүхэд нь алтны уурхаатай байгаа юм. Бүр бичиг баримтаараа ингээд аранцал маранцал гэдэг ингээд бүх бичиг баримтанд байгаа шүү дээ. Тэр нарангийн голд ингээд голоос ингээд би бүр ингээд алхаад ингээд 20-д алхаад гол нь байгаад байгаа юм. Тэгээ уурхай нь байгаад байгаа байхгүй юу? Ингээд очиод ингээд мэдээлсэн би ялагдсан шүү дээ. Ялагдсан. Яасан гэсэн би нэг ийм юм ярьсан. Тагнуулын ерхий газрын дарга генерал гэрлийн хууль бус үйлдэлийг та бүхэнд одоо газар дээрээс нь мэдээлнэ гэсэн. Яг энэ өгүүлбэр дээр би ялагдаж байгаа байхгүй. Хууль бус гэдгийг чинь шүүх тогтоосны дараа хууль бус гэж байгаа. Энэ бол нөгөө миний яах нөгөө субъектив санаа зорилго би гүтгий алчиг гэхгүй шүү. Би магадгүй нэр процессын явц дээр ч юм уу тийм алдаа ч юм уу тий. Гэхдээ голоос 200 метрийн зайд уурхай байж болохгүй гэдэг хуультай штэ. Тэгээ 200 байтгаа ингээ алхаад 200-аас дотоош байгаад хар чинь энэ чинь хууль бусал санагдана үстэй надад бол тий. Тэг би ингээ унчиж байгаа байхгүй. За тэгээ сүүлд нь одоо энэ буурал үстэй ерхийлэгч мөрхийлэгч дэвшиж мөвших гэдэг мөрөөдөлтэй байгаа юм шиг лээ. Тэр J2 гэдэг нөхөр. Тагнуулынхаа нэг шүнжэнгөө 800 хятад орж ирээд сте энэ чинь ингээ нэг баахан гэрэл мэрэл компьютер баахан утас мут сураасан штэ тий. Хураагаал бөө юм болсон хөвлөх ингээл шууд амжуулаад ямар учиртай 800 хятад байсан юм бол гэд шүнжэнгөө бид чинь айгүй сонирхол татаал ажилласан. За тэгээд сүүлд нь тагнуулын ерхий газраас зарлж байгаа штэ. Энэ 800 хятад компаниудыг ийм компани эдэн жилийн квотоор ингэж оруулж ирсэн байна. Компани 51 ийм компани ирэлж байгаа.
дараа. Тэгээд 51 компанид би ингээд мэдээлэл дээр суудаг, анализ хийдэг сэтгүүлч энэ дотор нь арай ус төрж байгаа юм биш үсттэй гэх хэрэгт дурлаад ингээд шүүж яхад J-ийн хоёрын оролцоотой газар гэдэг компани оролцоотой нэг компани хятад ажилчид оруулаад 800 хятад ажилчдаас оруулаад ирсэн байгаа байхгүй юу. Тэгээ би мэдээлэл нийцтэй. Тэнгүүд намайг тэр мөрдөн байцаах албан дээр дуудаж байгаа юм. Яла. Тэгээ мэдээлсэн ингээд тэгсэн чи сүүлдээ тэгээд тэр хэрэг нэгэ байхгүй. Энд хаана юу би бүр ойлгохгүй байгаа байхгүй ингээд. За ингээд за хамгийн сүүлийн ганцхан жишээ ярьчих. Энэ бол гэхдээ жоохон ноцтой шүү. Яг цаг үеийн юм. Гэхдээ энэ миний кейс биш. Манай нэг сайтын сэтгүүлчид цагдаагийн ерхий газрын дарга нэг генерал нөхөр бас гомдчихъя. Гомдсон. Гомдол гаргасан. За манай нөгөө сэтгүүлч очиод ингээ мэдүүлгөө өгсөн чинь уг нь тэр чинь нэг илт худлаа мэдээзэдээ нийлийн гомдол байгаа шүү дээ. Энд чинь прокуророос нь наа сэтгүүлж байгаа хувийн байдлыг тогтоо. Нэг дансны хуулгуудын бүгдийг үз. Хоёр. Ингээ бүр ингээ даалгавраа ингээ бичээд өгсөн. Уг нь тэр мэдээний тий худлаа юу үнэн үү гэдэг ямыг ингэхэж энэ тэгээд энэ баримтуудаас харахаар яг надаас өөр ингээ зөрөгтэй ярьж их сэтгүүлч байхгүй бүгд айхал баг. Гэтэ хэлчихэ. Энэ 13 14 гэдэг зүйл анги чинь ус төрчдийг хамгаалсан иргэдийн за хэдэн ардсан сэтгүүлч хүүхнүүд сайн муу нэртэй за бүр боли бидний эрхийг бол иргэдийн мэдэх хэрхэнд халдсан маш ноцтой үйлдэл. За хамгийн сүүлд нь дүгнэлтгоо хэлье. За 13 14 гэдэг эрүүгийн над заалт чинь үндсэн хууль зөрчсөн байна гэд дүгнсэн байна шүү дээ. Тэгээ одоо энэ чинь үндсэн хууль зөрчгөр яадаг вүлээ нөгөө булган туяа гэж баг ачаад аваа явчих гээд байгаа юм шүү дээ. Тэгвэл над хуулийн чинь баталсан их хурлын гишүүд ажлын хэсэг бүгд энэ үндсэн хууль зөрчсөн гэд тэгвэл тэгээд үндсэн хуулийн дээр тэнгэр байдаггүй таалдаггүй малдаггүй гэдэг лөө. Тэгээд энийг чинь энэ хуулийг дахиж оруулж ирэх тухай асуудал ярих нь битгий хэл тэр үндсэн хууль зөрчсөн хууль баталсан хууль тогтоогч нарт хариуцлагын тухай асуудал ярьж ядгүй мó нөхдөө гэж хэлмээр байна. За уучлаарай. За үүнтэй холбоотой за уян их шиг гишүүнээс за шинэ зохицуулт юу н орж ирвэл за 13 14-өөс одоо тий ер нь үнцээр өөр болох гээд байгаа юм уу? За ялангуяа сайн нөгөө нэр томьёо субъектив байдал за шийтглийн төрөл төр процессын асуудлууд хуулиуд татчихаач. Шаардлагатай юм уу? Яг иргэдийн нөгөө хилцээд эхэлсэн шалтгаан нь бол өөрөө нөгөө үндсэн хуулийн дүгнэлт гараад тухайн хуулийг хүчингүй болцсон учраас одоо яг нөгөө ингээд хилцүүлгүүд яваад тий ажлын хэсэг байгуулагдаад ингэ яваад байгаа. Тэрнээс биш одоо яг энэ заалтыг шинээр оруулах гэж санаачлаад ч юм уу тийм асуудал байхгүй. Тэгээ нөгөө талаасаа ер нь бол ажлын хэсэгт орсон гишүүдийн ихэнх нь бас энэ заалтыг ер нь бол зохицуултыг нэлээд сайн наривчлах ёстой гэдэг юм гарч ирж байгаа. Юу гэхээр за иргэний хуулинд бол зохицуулт байгаа. Гэвч эрүүгийн хуулийн зохицуултын жишээлбэл шалтгаан заримдаа ямар байдгүй гэхээр түрүүн хууль зүйн яамны төлөөлөл хэлжсэн энэ өөрөө өөрчлөлт сэргийлэх үүрэгтэй байдаг. Жишээлх юм бол Германд тийм байдаг. Гэхдээ бид нар субъектийн тухай ярих хэрэгтэй. Сая яг өнрөө сэтгүүлчийн хэлж байгаа, барилмаа сэтгүүлчийн хэлж байгаачлан бид нар өнөөдөр нүүбийн хүний эрхийн хорооны 11 оны 34-р ерөнхий зөвлөмжийн 38 дахь хэсэгт байгаа. Энд бол юу байгаа гэхээр маш чухал нь болохоор иймд хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлчийг олон нийтийн хяналтад байдаг этгээдүүд буюу эрх мэдэлтэн төрийн тэргүүнийг үл хүндэтгэх гутаанд оромжлох төрийн албан тушаалтны нэр төрийг үл хүндэтгэх үйл гаргасан гэж буруутгах нь редакцийн хараат бус байдалд халдах эрсдэлтэй. Хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлчийн дайралтад өртсөн гэх эрх мэдэлтэн албан тушаалтныг хамгаалахад хуулийн зохицуулт чиглэх ёсгүй гэдэг зөвлөмж өгсөн байдаг. Буюу өөрөөр хэлэх юм бол аливаа улс оронд яадгүй гэхээр одоо жишээлбэл Германд ч гэдэг юм уу тийм ээ. Одоо хуулийн зохицуулалт нарийн зохицуулалттай улсуудад бол энэ олон нийтийн одоо манайхаар орчуулга нь бол олон нийтийн хяналтад байдаг буюу public figure гэж хэлээд байгаа. Эдгээр хүмүүс бол энэ тодорхой хэмжээнд шүүмжлэх шингээх ёстой. Тодорхой хэмжээнд тэр одоо асуудлыг арай нэг нөгөө баланс нь арай өөр. Буюу тухайн одоо олон нийтэд огт мэдээлэлээ өгөх одоо зорилго байхгүй. Өөрийгөө одоо ширээн дээр гаргаж тавиагүй. Тухайн хувь иргэний одоо нэр хүндэд халтсан тийм ээ. Тухайн иргэний талаар магадгүй илт худал мэдээлэл тараасан байвал энэ өөрөө ялтай байх ёстой. Гэдэг. Өөрөөр хэлбэл тэр нөгөө хувь хүний өөрийнх нь одоо субъектийн хувьд энэ одоо нөгөө нэр төр алтар хөндийг хамгаалах одоо сэвгүй байх, хувийн нууц хадгалах гэдэг энэ асуудал чи өөрөө нөгөө субъектийн хувьд өөр байгаа. Дэнсэлж үзэх юм бол. Тэгэхээр энэ тал руугаа бол бид нар бас харах ёстой. Нөгөө талаас нь энэ дээр нэг юм хуулийн этгээд гэдэг сонио үг ороод ирсэн. Хуулийн этгээд. Тийм. Гэтэл өөрөө нөгөө хуулийн этгээдийн алтар хүнд, бизнесийн нэр хүнд энтер гэдэг асуудал бол энэ өөрөө эрүүгийн хуулиар шийдэх асуудал биш.
гэж хараад байгаа. Яг тэгэхээр эн чинь өөрөө иргэний эрхийн тухай асуудал биш шүү дээ. Хувь хүний эрхийн тухай асуудал биш байхгүй. Харин энэ тухайн асуудал нь өөрөө байгууллагын нууцын хуулиар байдаг юм уу тийм ээ? Иргэний хуулийн гим хорийн асуудал байдаг юм уу тийм ээ? Энэ өөрөө зохицуулах маш олон асуудлууд бий, хуулиуд бий, зохицуултууд бий. Тэгэхээр нөгөө талаасаа одоо жишээлбэл энэ хуулийн зохицуулалт огт байхгүй болох ч ёо гэхээр иргэний хуулиар явхад ямар байдгүй гэхээр жишээлбэл би гүтгүүлснэ ч гэдэг юм уу тийм ээ. Энэ миний талаар миний хувийн нууцыг одоо задлсан байна ч гэдэг юм уу. Энэ талаа нөгөө нэхэмжил гаргаж байгаа субъект нотлох хэрэгтэй болчдөг байхгүй юу? Тэгэхээр хувь иргэний хувьд бол энэ маш хүнд асуудал болчдөг. Тэгээд дээрэс нь яг одоо тухайн иргэний нэр алдар хүндэд учирсан хохирлыг хэрхэн одоо үнэлэх вэ гэдэг асуудал гарч ирдэг. Энэ өөрөө өндөр дүнгээр хийж үнэлэгдэж чаддаггүй. Тэгээ зүгээр одоо энгийн гэмт одоо хөлөө хугалцсны дайтаач одоо үнийн дүн авахд хэцүү байдаг. Гэтэл нөгөө талаасаа эрүүгийн хууль дээр бол сая өнөрөө гишүүний хилдэгчлэн зөвхөн илт худал мэдээлэл гэдгийг мөрдөн байцаагч прокурор нотлох үүрэгтэй байхгүй. Тэгэхээр сая яг одоо ингээд сонсож байхад бол яг энэ хуулийн зохицуулалт гэхээс илүүтэйгээр мэдээж энэ хуулийн зохицуулалт өөрөө одоо тодорхойгүй байдлыг бий болгож байна. Субъектийн хувьд ч тэр, субъективийн хувьд ч тэр тийм ээ, субъектив талын хувьд ч гэсэн. Нөгөө талаасаа энэ хуулийн заалтыг хэрэглэхдээ мушгин гуйлж байгаа буюу албан тушаалаа нэвтрүүлж байгаа. Одоо жишээлбэл тухайн асуудал дээр сэтгүүлч дээр асуудал үүссэн байлаа гэхэд тэр илт худал мэдээлэл мөн үү биш үү гэдгийг тэр сэтгүүлч жишээл үнэн гэдгийг нотлох үүрэггүй байхгүй. Одоо жишээл их сурвалжаа хамгаалах гэдэг эрхэн байна, тийм ээ? Бид нар нотлох шүү дээ. Харин тэгэхээр эрүүгийн хуулийн онцлогч нь энэ ихгүй юуг нь, тийм ээ? Прокурор, мөрдөн байцаагч энэ илт худал мэдээлэл байна гэдгийг нотолж ижил энэ хүнд гэмт хэрэг одоо нөгөө нэг ял өөрүүлэх ёстой гэдэг энэ зарчим байх ёстой. Тэгэхээр энэ тал дээрээ бас бид нар аягүй сайн ажиллах ёстой байна гэж. Тэгээ үүн дээр сумын газар хуульчин бас санал нэг байгаа юу? За миний санал юм байна. Ер нь албан тушаалтны хувьд энэ бол яригдах ёсгүй гэж үзэж байгаа. Тэр нөгөө төрийг шүүмжлэх, албан тушаалтныг шүүмжлэх, эрх мэдэлтнийг шүүмжлэх эрхийг нь бүх иргэнд нээлттэй байлгаж явах ёстой. Тэгэхгүй бол болохгүй. За энэ нөгөө ганцхан сэтгүүлчийн асуудал биш л дээ. Энэ Монгол Улсын нийт иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх хэвлэн нийтлэх энэ эрхчлөлтөд холбоотой асуудал. За дараагийн дугаарт нь энэ хуулийн этгээдийн нэр хүнд гэдэг нөгөө уянга шиг гисүний хэлсэн дээр нэмэгдэлгээд нэг human dignity буюу хүний эрхэмсэг оршихуй хамгаалах гэдэг байгаа байхгүй эрүүлийн зорилго нь. Гэтэл хуулийн этгээдэд тэр хүний эрхэмсэг оршихуй асуудал яригдахгүй шүү дээ. Хуулийн этгээд яадаг ашигын төлгөө үйл ажиллагаа явуулах байгаа аж ахуйн нэгж. Гэтэл энд чинь нөгөө хуулийн этгээдийн ажил орлого нь л буурна уу гэхээс ш тэр human dignity буюу хүний эрхэмсэг оршихуй асуудал яригдахгүй. Тэгэхээр манай хуучин байсан эрүүгийн хууль бол хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүнд гэдэг ойлголтыг оруулаад ирсэн байсан. Энэ нь бас том алдаа болсон. За дараагийнх нь дугаарт нь энэ шүглэлэгчийг л үзэл бодлыг нь хязгаарлаад байгаа. Манайд нөгөө шүглэлэгч хэрэгцээ байдлын тухай бол одоо хүртэл батлагдаагүй. Одоо 2014 оноос хойш л ярьж байна. 12 жил болж байна. Тэ мэдээлэл өгч шүүмжлэгч өгөө маргаад байдаг. Яг нөгөө нэг шүглэл үлээж байгаа этгээдүүдийг яаж хамгаалах юм бэ гэдэг нь тодорхойг. Тэр төрийн албан тушаалтны эсвэл тэр төрийн байгууллагын болохгүй бүтэхгүй байгаа асуудлыг илчлэхээр эрүүгийн 13 14 шалгадаг. Энэ шалгах нь өөрөө цээрлүүлэлт тоххой. Ийм асуудал болоод байгаа учраас энэ асуудлаа нэг тийшээ болох нь зүйтэй байна гэдэг ийм их байна. За баярлалаа. 3 дугаар хэсгээр хэдүүлээ яриа. За 2 дугаар хэсгийн манд хугацаа яг дуусч байгаа учраас за нүүдэлшил нэвтрүүлэг өнөөдөр эрүүгийн хуулийн 13 14 дугаар зүйлийг өөрчлөх асуудлаар холбогдох 5 зочинтойгоо хэлцүүлгээ өрнүүлж байна. За эхний 1 2 дугаар хэсгээр нэлээдгүй олон бас өнцгөө саналууд бас гарлаа. За 3 дугаар хэсгээр та бүхэн товч тодорхой. За энэхүү асуудал дээр ямар байр суурь байгаа юм. Ямар шийдлийг төвшүүлж байгаа юм. Энэ талаас бас эхлээд эцсийн шийдлийг бас хэлье авъя. Тэр сумын газар хуульчаас эхлээд. За миний шийдэл бол за айгуу товч хэлье. Ер нь эрүүгийн хуулиар хуульчлах байгаа бол туйлын тодорхой байх ёстой. Тодорхой. Хоёрдмол утгаар ойлгохгүй байдлаар хуульчлах ёстой. За мөн тэр төрийн байгууллага албан тушаалтныг шүүмжлэх юм бол энийг гэмтэрэг тооцдоггүй байх ёстой. Тэр хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг эрүүгийн хуулиар хамгаалах шаардлага байхгүй. Энтэй холбоотой хэсгийг бол хасах шаардлагатай. За энд бол нөгөө хүний үндсэн хоёр эрхийн асуудал ярьж байгаа. Үзэл бодлоо илэрхийлэх хэвлэл нийтлэх хэрэгчлөө нь энд байна. Нөгөө талд нь хүний нэр төр алдар хүнд энэ чинь халдшгүй байхаар үндсэн хуультай хуульчлаад өгсөн асуудал. Тэгэхээр энэ хоёрын тэнцвэрийг хэрхэн хадгалж хамгаалах юм бэ гэдэг зохицуулт маш чухал. За тэгээд мөн бас энэ дээр
хуульчийн зүгээс юу гэж хэлж байгаа вэ гэхээр эхлээд иргэний эрх зүйгээр зохицуулж болох хэсгээр эцсийн дүгнэлт өгөх шаардлагатай. Тэр иргэний процессын эрх зүйгээ сайжруулдаг. За тэр нотлогооны хуваарлтыг нь зөв болгодог ч байдаг юм. За энэ сэтгэл санааны охиролтой холбоотой асуудлыг бол Монгол Улсын шүүхүүд шийдэж байгаа. Улсын дэд шүүгч шиг аргачлал баталсан. Тэр аргачлалаар сэтгцэд хүчирсэн охирлын шүүх шинжилгээний байгууллага бүрэлдэхүүнтэй шинжиж томилж дүгнээд ингээд сэтгцэд нь охирол учирсан бол тэрийг нөхөн төлөөлж болно. За мөн тэр мэдээлэл тараас нь түгээсэн хэлбэрээр нь мэдээлэл залруулах хийх дээр бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага бол анхаарал хандуулах шаардлагатай. Эн чинь болохгүй биш болно. Хамгийн гол нь тэр процесс нь болохгүй байгаа дээ шүү дээ. Яг тэр төрийн байгууллага тэр шийдвэр гүйцэтгэл дээр очиод унаад байгаа бол энийг янзлаа л та. За тэгээд энэ иргэний процессор шийдвэрлэхийн тухайд нь гэх юм бол одоо жишээлбэл нэхэмжлэх шаардлага үндэслэл хариуцагч татгалзлынхаа үндэслэлийг өөрөө нь ботлоо. Тий? Ботлохгүй гэж болно шүү дээ. Заавал энэ дэр цагдаагийн байгууллагын халавдлага хэрэглээд байх нь тийм зайлшгүй юу гэдэг асуудал бас тулгарна. За энэ иргэд хоорондоо болохоор иргэний шүүхээрээ шийдүүлж болоод идэг. За төрийн байгууллага болохоор одоо жишээлбэл яг энэ асуудлаар чинь өнөрцөг сэтгүүлчийн хэлсэн саяны жишээнүүдээс үгүй энэ чинь яг бодит байгаа байдал واخхой. Хамгийн их гомдол гаргасан хүмүүсийн нэг бол одоо хуучин хуульчид дотоод иргэн сайд байсан Нямбатар гэдэг юм шүү дээ. Хамгийн их гол иргэн төгс. Үгүй хоёр улс төрч болохоор хоорондоо иргэний шүүхээр маргаад яваад болоод шүү дээ. За одоо манайхан Нямдорж Тэмүүжин гишүүн хоёрын маргааныг мэдгэл авсан. За одоо бол хамгийн сүүлд энэ хоёр гишүүн амар ёсголоо улсын хурлын дараа гасан. Энэ хоёр хүн чинь дахиад иргэний шүүхээр маргаад яваад болоод шүү дээ. Гэтэл яг сэтгүүлч рүү хандаад ирэхээр нөгөө шүглэлж байгаа үзэл бодлоо илэрхийлж хэвлэний хэтэлж байгаа иргэд рүүгээ олоод ирэхээр нөгөө нэг эрүүгээ арга хэрэгслээ ашиглах гэдэг юм шиг ийм асуудал тулгараад байгаа учраас л анхаарал хандуулах шаардлагатай. Хуульчлал нь хуульчлахгүй эрүүг нь оруулахгүй бол энэ бол хууль тогтоогчийн бүр их асуудал баг. Гэхдээ тодорхой байлгаад хоёрдмол утгаар ойлгохгүй тэгээд тайлбар зүйлтэй маш сайн хийх шаардлагатай. Тэр эрүүгийн харилцагын асуудал дээр ч гэсэн үндсүүлийн цэцүүл зорчих эрхийг хязгаарлах ял оногдуул шийдэж байгаа нь буруу байна гэдэг үг ч гэсэн учраас эрүүгийн хуульд байгаа бусад төрлийн алуудаас бас аль төрлийн алууд сонгож хэрэглэх үү. Гэтэ бас яаж томьёолохоос энэ шалтгаалах байх. Боригломын зочнууд. Түрүүн өндөр цэцэг сэтгүүлчийн ярьсан кейс рүү буцаад эргээд орё л да. Тэр ярьсан кейсүүд юу гэж их хурлын гишүүний өндөр албан тушаалтны хэргийн тухай энэ бол яг сэтгүүл зүйн үүрэг байхгүй юу? Сэтгүүл зүй өөрөө хяналтын үүрэгтэй. Давуу эрхийг иргэдээс авч сонгогдсон энэ төр засгийг албан тушаалтныг хянах гэж энэ сэтгүүл зүй яаж байгаа өөрийнх нь үүрэг мөн. Дээр нь чөлөө төвлөл гэдэг чинь өөрөө тийм шүүмжлэнт юм чанартай байдаг те. Энэ үзэл бодолтой энэ шүүмжлэлт байр суурьтай л тэмцээд байгаа байхгүй юу? Хэд тэмцэж гин гэж гомдол гаргагчдын 80-90% өндөр албан тушаалтан байдаг. 2011 оноос хойш 23 оны хоорондох судалгаагаар шүүхэр шийдэгдсэн хэргийн 42% сэтгүүл чиглэл мэдээлэлд хамаарат байгаа. 3-ны 1 нь өндөр албан тушаалтан байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бол ерөөсөө даргын нэр төрийг чөлөө төвлөлөөс хамгаалах гэдэг байгаа байхгүй юу? Ийм учраас л энд хэвлэн нийтлэг эрх хэрэгчлөөг зөрчиж байна гэд сэтгүүлчийн мэрэгжлийн эрх ашгийг зөрчиж байна л гэж бид нар тэмцээд байгаа. Тэгээ ямар шийдэл байх вэ гэхээр сая ярьж л да. Энд бол нөгөө паблик фигурыг шүүмжлэлийг хүлцэн твчих ёстой, тайлбар өгөх ёстой гэдэг зохицуултыг хуульд оруулж болно гэж байгаа. За уян гişиг гишүүн нүүбийн үнийн эрхийн зөвлөлийн нөгөө тайлбарыг хэлсэн тий. Тэнд юу байгаа вэ гэхээр нийтийн албан тушаалтан энэ шүүмжлэлсний төлөө нэр төрийг нь одоо дурдж шүүмжилсний төлөө хэвлэлийн редакцтай сэтгүүл зүйн редакцтай заргалдахгүй эрүүгийн хуулиар заргалдахгүй гэсэн байна гэдгийг дурдж байгаа. Ийм шийдэл бэлэн байгаа те. Өвдөж гэсэн нийтийн албан тушаалтан бол эхлээд тайлбар өгнө гэдэг ийм тайлбартаагаар энэ томьёолол эрүүгийн хуульд орж ирж исэн. Гэхдээ энэ бэлэн байгаа энэ шийдэл болвол хэзээч биднийг хамгаалахгүй. Яагаад гэхэлэр түрүүчийн хамгийн сүүлийн ажлын хэсгийн хурал дээр ч гэсэн энэ асуудал хөндөгдсөн. За бид нар энэ паблик фигур гэдгийг томьёолчж болно. Нийтийн албан тушаалтан шүүмжлүүлэн хүлцэн твчин тайлбар өгөх ёстой гэж болно. Та нар сэтгүүлч гэдэг чинь юм бэ? Сэтгүүл зүйн үйл ажиллагаа гэдгийг томьёолж чадах юм уу гэж байгаа. Байхгүй. Өнөөдөр биднэрт ямар ч хууль зүйн орчинд сэтгүүлч гэдэг нь ийм ажил юмаас хэвлэлийн редакц гэдэг нь энэ юм аа. Сэтгүүлчийн мэрэгжлийн эрх ашиг нь энд юм аа. Үйл ажиллагаа нь энд юм аа гэдэг хууль бол байхгүй. Хуульд орсон заалт. Бид нар энэ иргэдийн мэдэх эрхийг эдлүүлэхийн төлөө 24 цагийн үйл ажиллагаа явуулж байгаа тийм. Гэтэл яг энийг манд хуульчилсан хамгаалалт байхгүй. Өнөр цэцгийн шүүгдэж хахад бид нар яг энэтэй сэтгүүлч
Өнөр цэцгээ чи яах гэж энийг мэдээлсэн бэ л гэдэг. Би сэтгүүлч юм аа, сэтгүүлч учраас юм аа гэхлээр наадах чинь хуульд байхгүй үйл ажиллагаа штэ гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд энэ хүн иргэнийхээ хувьд ашиг хонжоо олохын тулд бусдын нэр хүндийг хөндөдсөн юм шиг ийм л хэрэг тунгаах гэдсэн байхгүй юу. Тэгэхээр бид нарт энэ одоо хэвлэл мэдээллийн эрхчлөөний тухай хууль байгаа боловч энд редакц гэж юу юм бэ? Сэтгүүлчийн мэрэгжлийн үйл ажиллагаа, мэрэгжлийн эрх ашиг нь хаана юм бэ хууль байхгүй учраас бид нар заа хуульд, эрүүгийн хуульд паблик фигурээд тайлбар өгөх ёстой шүүмжлэх хүлцэн төвчнээгээд оруулж ирлээ гэхэд сэтгүүлчийн үйл ажиллагаанаас гэдэг нөгөө талыг оруулах боломж авахгүй. Тэгэхээр энэ хууль одоо бусдын нэр төрийг хамгаалах заалт эрүүгийн хуульд орлоо гэхэд эндээс сэтгүүлч болол хамгаалагдчих чадахгүй юм байна. Нөгөө өндөр албан тушаалтан хамгаалагдахаар байна гэдэг. Бидний энэ шүүмжлэлт байр суурьтай үзэл бодолтой тэмцэлсээр авах юм байна гэдэг л ийм ойлголттой байна. Өнөр цэцэг сэтгүүлчийн хувьд шийдэл. Манай улс төрчнөр чи өөрсдөө ямар ч нэр хүндгүй шүү дээ. Тэгчээ хуулийн магад дээр очихороо бүр алт мөнгөн бүкстэй тий хайргын цагаан хамт болчдөг. Тэг яг ийм нөхцөлд тэгэл одоо нэг жишээл ярил л да ер нь бодит байдлаа л яри. Яг энэ хууль муулийнх нь хүмүүс тэр хууль муулаа ярьд юм бас. Зүгээр л нэг албан тушаалтаа өрөөндөө бит цав үсттэй. Тэгэл эрүүхнийг хөдөлгөнөө гэж хэлж байгаа юм. Зүгээр л тэр чинь зүгээр нэг бүр хурган дарга тий. Тэгээ сүүлд нь одоо ингээд Бат амгалан сайдын зөвлөх гэд нөхөр ингэж ярьж байгаа шүү дээ. Тэр нэг цэсэрдэнтэй холбоотой манай дээр нэг мэдээ гарцсан юм байна. Дүүн яасан ийсэн ч гэнэ. Тэгээ тэр нь гүтгээгүй л дээ баримттай. Уг нь тэр гүтгсэн гэж үзэх юм бол хуулийн байгууллагууд тэр хүн явах ёстой доо. Тэгээ явахгүй. За энэ өнөр цэцэг энэ одоо өршөөлөөр гараад ирсэн юм чи одоо энийг ингээ дахиад хийчих. Манай ийм ах мах энэ цагдаа ерхий газарт ингэж ажилдаг. Ингэж хийчих. Тэр бод аригчааг нь тэгээ шалгуултуудч. Анх зүйлийн нэг чигээд ингээд зүгээр нэг энэ намчингийн юм цүнх барьдаг нөхөр ингээ хуулийн байгууллагын ажлыг яриад бүр ял төлөвлөө сууж шин. Ийм нөхцөлд та нар ийм хууль оруулж ирж яах гэдэг вэ? Ер нь хүний амьдрал чинь нустай, нулимстай, цустай штэ тий. Ийм юмтай зууралдаж ер нь яах гэдэг вэ? Энэ хууль тогтоогч нарт би одоо энд одоо хинд нь хэлэх юм яах гэдэг вэ? Хиний нэг одоо ингээд сэтгүүлч нар ингээд энэ гол усыг хамгаалж дуурж энэ төсвийн мөнгийг хамгаалж энэ олон нийтийн төлөө дуурайд шүү дээ. Тэгээд яагаад заавал за үнэхээр гүтгэж болохгүй би тэр нөгөө дохтой гэж нэг эмэгтэйг нэг сэтгүүлч эмэгтэйг гүтгээд нэг хүний бүр аминд хүрсэн би тэрийг бүр амар жигшдэг учраас би хүн гүтгэж болохгүй гэдгийг би бүр тий би хүн алж болохгүй гэдэгтээ ижлэхэн би нэг үгээр ойлгодог байхгүй юу. Ингээд сэтгүүлч нар ухамсараараа за одоо ингээд за болио одоо та нар дийлдэг заяа Монгол Ардын нам эрх баригчид дийлдэг энэ хуулийг хийх л баг оруулах л баг. За тэгвэл нэг юм гуй одоо надад нэг гарц марц гэдэг юм байхгүй. Зүгээр энэ нэг талдаа маш эрүүл заяа. Өнөр цэцэг гэдэг хүн нэг их хурлын гишүүнийг гүтгэчих юм бол тэр шүүх хурл бүр нээлттэй явдаг гэсэн. Өнөр цэцэг гүтгэсэн бүр нүдний болох хэвээр. Дахиад өнөр цэцэг хүн гүтгэдэг юм чи ингээд өнөр цэцгийг нийгэм хүлээж авдаг үздэггүй байх. Тэгээ би ажил хийхгүй би өөр дээлээ оёо зарддаг юм нэг ийм л ажилтаа болчих штэ би тий. Энэ нөгөө нэг ичээх ил тод байдлаараа энийг ингэж байхгүй болгох хэрэгтэй байхгүй гарцсан ичээгээд ил тод. Одоо тухайлбал ингээд би ингээд 5 зүйл ангиар ил тод мэдээ 5 зүйлэн 5 хэрэгээр 5 гомлоор би ял авсан штэ. Тэр дотор жишээ нь би бичээгүй шүү. Би бүр бичээгүй. Бичсэн сэтгүүлчин тэнд би ингээд бичсэн юм би өнөр цэцгээс чиглэл авдаггүй гэдэг хад надад ял өгсөн байхгүй юу. Тэгээ тэрийг би уг нь мэддэгдмээр шүү. Би ер нь бол яг ер нь сүулдэ ингээд эцэст ингээд за хоёр өгүүлбэр хэлээд дуусах. Эцэст бид нар нийгмээ хайрлах хэрэгтэй байхгүй юу да. Өнөр цэцэг хэрэг хийсэн ч гэж бодож байгаа нэг хэсэг байгаа. Хилэмгдүүлсэн гэж бодож байгаа хэсэг байгаа. Хоорондоо ирэлдээд шүү. Ер нь хэрэлдүүлмээргүй баг. Өнөр цэцэг ямар гэмт хэрэг үйлдсэн юм бэ хар. За баримт нь энэ байна. Прокурор нь төлөвлөөд энэ дээр чи тэгээ үсттэй өнөр цэцгээ. Би тэгэхээр нэг юм өөдөөс нэг юм няцаавал ингээд энийг нь олон нийт үзээд эн чинь ийм байж та асуудлын өглөөргөн юм биш. Ил тод байдлаар энийг шийдэх хэрэгтэй байхгүй. Шүүх хурлаа ил тод явуулах хэрэгтэй байхгүй. Тэгээд за одоо магадгүй энэ хууль ингээд ороод явах юм бол за явах л байх одоо энэ бүгдөө нэр төртэй хайртай энэ 126 энэ дээр сууж байгаа тэгээ бүр энэ бурхтууд явуулах байх. Тэгвэл шүүх хурлын ил тод хийлгдэг. Ил тод байх. Бүр энийг бүр ингээд бүр хуульчлуул яад. Бүр ил тод. За үүн дээр инхтүр хийхгүй л дээ надад чинь хувь хүний нууц мус төрийн нууц мус гэдэг нэг юм наа. Шийдлийг бас хэлээд саяных дээр бас хариулсан. За уучлаарай нэг жоохон бухимдсан бол. За цэцэн дүгнэлт дээр сая тэр хуулийн этгээд
За мэрэгжлийн үйл ажиллагаатай холбоотой шүүмж эдгээр бүгдийг нь дурдсан. Энэ бол зөв. Бидний одоо хууль зүйн төтөлбөрийн яамнаас боловсруулсан одоо энэ хуулийн төсөл дээр бол бүгдийг наривчлан зохицуулж өгсөн. Одоо тэр нийтийн албан тушаалтай холбоотой тэр шүүмжлэлтийг автентик тайлбараар тухайн зүйл ангийн ард нь оруулж өгсөн. Илүү тодорхой болж байгаа. За тэгээд түрүүн тэр гэмтрэг тооцохгүй зүгээр шууд ингээ орхичээ гэж хэлдэг. Энэ дээр бол тийм байж болохгүй. Одоо гэмтрэг тооцох. Гэмтрэг тооцохгүй орхичээ гэж чинь хэлсэн. Та одоо эргүүлэлт нь ингэхгүйгээр одоо нэг шугар шийд зэрэг нь ийм бага юм чинь хэрэггүй штэ гэсэн зүйл ярьсан тийм үү? Ярих цаг хугацаа нь муу юм уу гэж хэлсэн. Яг одоо ингээд энэ нэг нам хит олон байна, олон жил засаглагдсан байна. Хууль нэлтийн байгууллагын завхарсан энэ үед энэ хуулийг яг хилцэх цаг хугацааны үед муу юм уу? Би өөр ингээд аюу тодорхой хэлээд байгаа ш та миний ярьж байгаа сэдвийг ойлгож байгаа бол энэ гүтгэх гэдэг бол бүр энэ одооний энэ ялаас бүр багтгүй 10 дахин ихч ялтай байх хэрэгтэй байхгүй юу? Энэ өөрөө хуулийн байгууллагын цэвэр шударга нээлттэй ил тод шийдээд явцдаг бол хүн ер нь гүтгэж болохгүй байхгүй юу? Гэхдээ өнөөдөр яаж ин танаа энэ хуулийн байгууллагын дарга нарын чинь улс төрчид томилж штэ. Нэг гараараа энэ улс төрч за цагдаагийн ерхий газрын дараагаар миний энэ бүлэглэлийн энэ хүнийг энийг ингээд томилноо гэдэг ингэчингүүтээ нөгөө улс төрч нь энэ талаар ингээд гомдол гаргахаар чинь хөөх нөгөө томилуулсан цагдаагийн дарга чинь тэрэндээ үйлчлэн штэ. За үүн дээр Виктор цаашны шийдлээ. За тэгэхээр дэлхийн 160 гаруй орн. Яг энэ нэр төр алдар хүндэд талдаад байгаа гүтгэлгийн шинжтэй үйлчлэг эрэг хуулиараа зохицуулж байгаа. Тэгэд энэ иргэний хуулиар одоо тэр нэр төр алдар хүндээ сэргийлэх эрх нь нээлттэй байгаа. Байх ёстой. Бид харин хамгийн ноцтой тохиолдолд явц сурал тодорхойлно гэдгээр одоо яг ноцтой гутаах зорилгоор хохирол учруулсан ийм үйлдэлүүдийг нь л эрүүгийн хариуцлага хүлээлгэж одоо нэр төрийг хамгаалъя гэдэг юм. За тэгээд энэ ганцхан нэг хувь хүний нэр төр ингээд одоо яагаад ах асуудал биш. Энэ хүний цаан ч одоо тэр нийгэм дэрлэх байр суурь, ар гэр цаашлаад одоо амиа орлох тохиолдлууд гарна. За тэгээд цаашлаад энэ нийгэмд одоо энэ мэдээлэлд итгэх итгэлцэл одоо нийгмийн одоо тэр цаана аюулгүй байдал нь алдагдаж эхэлнэ. Тэгэхээр тодорхой байдлаар энэ нэр төр алдар хүндийг бол эрүүгийн хуулиар хамгаалах нь бол зүйтэй. Харин түрүүний дээр барилгын гишүүний хэлдгэр одоо мэдээллээс биш яг гүжирдлэгээс нь хамгаалах шаардлагатай. За бид эрүүг хуулиар зохицуулснаар харин ч одоо энэ сэтгүүлч хэвлэл мэдээллийн байгууллагуудад илүү давуу талтай баталгаа болж болох нь болно. За яриад юу тийм биш. Илүү тодорхой яг гутаах зорилго субъектив санаа зорилго. Тийг тодорхойлж чаддгүй юм аа. За одоо шинэ иргэний хуулиар ингээд зохицуулахад ингэж байгаа. Одоо техник технологи хөгжлөө. Одоо AI-аар хиймэл оюун ашиглаад хүнийг нэг гүтгээд байхад бид яаж тэрийг тодорхойлох вэ? Энийг бол иргэний эрх зүйгээр хамгаалах ямар ч боломжгүй. Энэ чинь одоо мөрдөн шалгагчийг бүхий байгуулгын хэмжээч томилоод шийдвэрлээд шалгачч болно шүү дээ энэ процессыг иргэний эрх зүйгээр мэрэгжлийн шинжээч нарыг нь томилоод энэ эвлүүлгүй үгүй юу үнэхээр бодит зургуу бичлэггүй гэдэг тэгээд дараа нь асуудлыг яриул тэгээд асуудал шинжилгээний байгууллага чи эрүүгийн эрх дүгнэлт гаргаж байгаа шиг иргэний эрх ч гэсэн дүгнэлт гаргаад явах боломж бий бол нээлттэй байгаа гэж харж байгаа. Тэгэхээр нөгөө иргэнээс чинь түрүүний миний хэлсэн ялгаа байхгүй юу? Эрүүдээр бол прокурор мөрдөн байцаах байгууллага чинь худлаа гэдгийг өөртөө нотлох үүрэгтэй. Гэтэл иргэний хэрэг дээр нөгөө гомдол гаргасан иргэн чинь өөрөө тэр гаргасан үндслээ нотлох үүрэгтэй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр жишээлбэл иргэн шинжээж томилох тэр бүх ажиллагаа хийх боломж нь байх уугүй юу гэдэг. Шүүхийн журмаар нотлохоор нь бүрдүүл цуглуулах буюу шүүх тусгай мэдлэг шаардлагатай гэж үзэх юм бол шүүгч өөрөө шинжээж томилоод хараа тусаа. Одоо яг эрүүгийн хэрэгцүүдэр чинь одоо энэ нотлохооны стандарт бол одоо 50-49 гэж явж байгаа жишээ. Одоо манай энэ эрүүг хуулиар бол эрүүгийн хэрэгцүүгээр бол нотлохоо бол 95, 90-с дээш жишээ. Тэгэхээр одоо эрүүгийн хэрэгцүүгээр яг л очир дутагдaltaа. Эрүүгийн хуулиар энийг хамгаалах очир дутагдлаа би засчиж болохгүй мó гэдэг л байршил. Туйлын тодорхой би тантай санал нийлж байгаа. Туйлын тодорхой байх шаардлагатай. Маш наривчлан тодорхойлох хэрэгтэй. Одоо энэ дээр яг хууль зүйн яамнаас бас нөгөө санал болгоцсон байгаа төсөлтөр бол байгаа юм л да. Одоо жишээлбэл яг нийтийн албан тушаалтан болвол тухайн өөрийнх нь ажил хэрэгтэй холбоотойгоор тийм ээ. Эсвэл одоо тэр нөгөө шүүмжилсэн, эсвэл хардсан гэдэг юм уу тийм ээ. Тиймэрхүү байдлаар гаргасан мэдээллийг заавал одоо үгдгийн сэтгүүл хэвлэл мэдээлэл хэрэгсэл гэхгүйгээр иргэн ч гэсэн тийм мэдээлэл гаргаж болно шүү дээ. Тэгэхээр тиймэрхүү байдалд бол энэ одоо хуулийн зохицуулалтанд орохгүй гэдгээр одоо гаргаж байгаа гэсэн үг. Харин гэхдээ одоо жишээлбэл тэр нийтийн албан тушаалтан чинь бас хувь хүн тийм үү? Гэтэл эцээр очиж унаа. Тэгмээ нөгөө юу гэдэг вүлээ ижил тэгш байх хэрэгтэй мас. Үгүй тэр бол өөрөө заавал ижил тэгш байх тухай асуудал биш л дээ. Өөрөөр нийтийн албан тушаалтан гэдэг талаас тэр хүн чинь өөрөө хувь хүн штэ. Гэтэл жишээлбэл түрүүний яг өнрөө сэтгүүлч хэлдэг шиг байхгүй. Тэр хувь хүнийг жишээлбэл өвчтэй гэж илт худал мэдээлэл тараагаад тэр нь жишээлбэл тэрнээс болоод тэр хүн тэр нэр хүндээ
хамгаалах тийм ээ боломж нь байх хэрэгтэй гэдэг асуудал гарч ирж байгаа гэсэн. Нөгөө талаасаа тухайн улс төрчийн хувьд гэдэг юм уу тухайн нийгмийн албан тушаалтны хувьд бол өөрөө эрүүгийн хуулиараа явах уу тийм ээ эрүүгийн хуулиар явах уу гэдэг сонголтын асуудал буюу тухайн хүний бас хэрхэн хүний ирэхэд хэрхэн хандаж байна вэ гэдэг бас нэг асуудал бас тодорч гарч ирэх ёстой. Тэгээ бас нэг энэ дээр би нэг Германы жишээг бас хэлмээр байгаа юм л да. Тэгэхээр Герман улсад бол эрүүгийн хуулийн зохицуулалт нь байдаг. Энэ би өөрөө нөгөө магистрийн ажлыг тэнд хийжсэн байхгүй юу? Яг энэ хэвлэлийн эрхчлөөний асуудлаар. Тэгээ тухайн үед бол одоо хүртэл маргаантай байдаг. Өөрөөр хэлбэл энэ асуудлыг эрүүгийн хуулиар зохицуулах уу юу гэдэг дээр. Гэтэл одоо жишээлбэл хамгаалдаг хэсэг буюу одоо хүртэл байж байгаа. Гэхдээ хэрэглэгддэг тохиолдол нь маш бага. Өөрөөр хэлэх юм бол үнэхээр иргэний хуулиар шийдэх боломжгүй асуудлууд буюу нөгөө явцууруулсан тэр хэсэг дээрээ явдаг байхгүй юу? Өөрөөр хэлбэл субъект нь яг хэн байх юм? Дээрээс нь одоо яг тэр субъектив үйлдэл нь буюу зорилготой байх. Тэр зорилгыг яаж тодорхойлох юм? Тийм ээ? Бодит хохирол учруулсан байх. Одоо жишээлбэл өнрөө сэтгүүлч рүү ч гэсэн дайрч болно шүү дээ хин нэгэн. Тийм ээ? Дайн зөндөө дайрдаг. Гэтэ би чинь ямар ч өрүүлэл гаргадаг шүү дээ. Тэгэхээр энэ хувь хүний асуудал. Гэхдээ одоо жишээлбэл би ингээд гэртээ сууж идэг. Ингээ нэг өөрийнхөө мөрөөрөө ажиллаа хийж сууж идэг хүн байлаа штэ. Гэтэл юу гэдгийг тэнд нэг одоо эсрэг байр суурьтай нөхөр таварш буцаагаад ямар ч байдлаар тий жишээлбэл юу гэдгийг одоо хүн гэр бүлийн асуудалтай нь холбоотойгоор гэдэг юм уу тий эрүүл мэндийн асуудалтай нь холбоотойгоор даже бүр саяны AI технологи ашиглаад янз бүрийн бичлэг хийгээд тараасан ч асуудал үүсч болно. Хүн хоорондын маргаан гэдэг бол өөрөө тамгалахын арга байхгүй. Тэгэхээр иймэрхүү нөхцөл байдлаас хамгаалахын тулд түрүүний хэлээд байгаа эрүүгийн одоо санкцууд өөрөө урьдчилан сэргийлэх гэдэг бас одоо ач холбогдолтой байдаг юм а гэдэг талыг бид нар бас харгалзаж үзэх хэрэгтэй юм а. Тэгэхээр энэ талаасаа шууд байхгүй болох гэхээсээ илүүтэйгээр аль болох талаасаа хилцэж яагаад ямар байдлаар энэ эрүүгийн одоо зохицуулалт борлуулж үлдэх ёстой вэ гэдгийг бид нар бас харах ёстой болов уу гэж харна. Та бол эрүүгийн хуулинд байх ёстой л гэж үздэг байгаа юм биш үү? Тодорхой хэмжээнд бол үлдэх ёстой. Тэгээд цэц болохоор зэрэг байх ёсгүй. Цэц бол бүр байх ёсгүй гээгүй. Хязгаарлалт одоо тодорхой байх. Одоо би түрүүний нөгөө уншаад байсан юм байхгүй. Субъектив байдал нь тодорхойгүй. Жишээлбэл тодорхойлж чадахгүй шүү дээ манай хуулийг байгуулсан. Тэгэхээр одоо саяны өнрөө сэтгүүлчийн ярьсан юм дээрээс минь надад жишээлбэл сонирхолтой асуудал гарч ирж байгаа нь үнэхээр яг тэр ял өгөхдөө 13-14-өөр өгсөн үү? Эсвэл нөгөө баахан татварын мэдээллийг чинь цуглуулж агаад шал өөр хэрэгээр ял өгсөн үү гэдэг асуудал бас айгүй чухал. Дээрээс нь 13-14-өөр хэрэг үүсгэсэн буюу одоо сэтгүүлчийн сэтгүүлч тэгэнгүүт тэр тухайн сэтгүүлчдэр бид нар энэ дээр одоо хууль зүйн байгууллага за их хуралд бол бас тодорхой хэмжээний арга хэмжээнүүд байна. Хүний эрхийн дэд хороо гэж байна. Хууль зүйн байнгын хороо байна, тийм ээ. Тэгэхээр тухайн одоо хууль шүүхийн байгууллагууд өөрөө цаг өсөн. Илт худал гэдгийг тодорхойлох ёстой хатал буцаад жишээлбэл тэрийг тодруулаад байна уу гэдэг энэ асуудал дээр бас бид харах хэрэгтэй. За энэ сэдвээр бид бүхэн үргэлжлүүлээд бас цуврал байдлаар хийгээ явна. За өнөөдөр нүүд шид нэвтрүүлэг эрүүгийн хуулийн 14-р зүйлийг өөрчлөх асуудлаар холбогдох 5 зочинтойгоо хэлцүүлгээ өрнүүллээ. Бидэнтэй хамтаа болсон үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.